За инновацийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй гэдэг дүгнэлт бол гарсан байгаа юм байна. Тэгээд ажлын хэсгийн дүгнжаагаар болохоор санхүүжилтгүй улмаас л ерөөсөө энэ хууль маань сайн хэрэгжиж чадахгүй байгаа юм байна гэд ярьж байна. Тэгээд энэ санхүүжилтийн асуудлыг одоо ер нь мөх мөнгө нь шинжилгээ ухааны технологийн сангаас гараад явж байгаа юм байна гэдэг ойлголт сая авлаа. Тэгэд энэ сан дээр болохоор 941-ийн төслийг 22.16 тэрбум төгрөгөөр зарцуулсан байна. Тэгэд эн чинь нэг төсөлтөө хуваагаад үзэхээр нэг 24 сая төгрөг нэг төсөлт бол зарцуулсан байна. Тэгэхээр ер нь 941-ийн төслийг бид нэр одоо сонгож шалгаруулж аваад явуулаад байгаа нь хэр оновчтой юм. Энэ инновац шинжилгээ ухаан гэдэг чинь өөрөө ямар том өртөг зардалтай байдаг вүлээ. Нэгт энэ дээр тооны хувьд асуулт байна. Хоёрт болохоор энэ сонгож шалгаруулалтын болохоор боловсролын яамн дээр шинжилгээ ухааны нэгдсэн бодлого төлөвлөлтийн газар дээр шийддэг байсан юм байна. Тэгэж явдаг байсан. Одоо эдийн засгийн хөгжлийн яам руу шилжүүлсэн байна. Тэгээд энэ сонгон шалгаруулалт нь яаж явдаг нь тодорхойгүй. Энэ засгийн газрын тусгай сангууд гэдэг жижиг дундын жидүүгийн сан байна. За боловсролын зээлийн сан байна. Одоо энэ шүтсан гэдээ ороод энэ шүтсан дээр бол сүүлийн 2-3 жил аудитын газраас хязгаарлалтай дүгнэлт гаргацсан байна. Ердөөсөө үйл ажиллагаа нь хангалтгүй гэдэг нь аудитор батлагдсан. Зориулалтаар мөнгө нь ашиглагдаагүй байна гэдг нь гарцсан. Ийм сангийн тухай бид нар өнөөдөр яриа сууж байна л да. Тэр одоо яах юм? Хэн хариуцлага хүлээх юм? Бид нар энэ асуудлыг зайлшгүй гаргах ёстой. Энэ төслүүдийн сонгон шалгаруулалт чинь уг нь бол олон нийтэд нээлттэй байгаад оюутан залуучууд, шинэ стартапууд ингээд бид нар шинэ нэмзүүцүүдийг дэмжиж гаргаж ирэх гээл явуулаад байгаа болохоос биш нэг хуучны л нэг багш нар, доктор, профессорууд дунд явдаг нэг ийм сан болоод хувирсан шүү дээ. Энэ ерөөсөө нууц биш. Хүмүүс бүгдээрээ мэдж байгаа ийм асуудал байна. Тэгэхээр энэ инновацийн байнгын орон дээр бид нар ер нь энэ шинжилгээ ухааны технологийн сангийн тухай асуудлыг оруулж ирж ярмаар байна. Ер нь одоо ингээд хаана аудит нь хүртэл дүгнэлтээ гаргацсан байна. Ажлын хэсгийн энэ хууль хэрэгжилт нь хангалтгүй байна дүгнэлтээ гаргачлаа. Тэгвэл шийдвэр гаргагч нар нь одоо шийдвэрээ гаргая л да. Хариуцлага тооцох ёстой хүмүүсүүдтэй нь хариуцлага тооцъё. Цаашид тэгвэл ахиж ийм алдаа гаргахгүйгээр яаж сонгон шалгаруулалтыг явуулдаг байх ёстой юм. Бид нар сонгон шалгаруулалтыг хийж чадахгүй байгаа юм бол тэгвэл төсвөөсөнд бид нар мөнгө тавиадах шаардлагатай мүү үгүй мүү гэдэг асуудлаа ч гэсэн ярих шаардлагатай. Тэгэхгүй ингээд нэг хэсэг мөнгө тавьчихдаг. Тэгээд тэрнийга ямар ч үр дүнгүй зарцуулцдаг. Тэгснийх нь араас нь болохоор бид нар дахиад мөнгө дутчлаа гэж ороод ирдэг. Ийм асуудлыг бид нар цаашид үргэлжлүүлээд яваад байхгүй. Тэгэхээр энийг инновацийн байнгын орон дээр бид нар авч үзээд энэ шинжилгээ ухааны технологийн сангийг яах юм гэдэг тал дээр маш хатуу байр суурьуд дээрээс нь чиглэлүүд гаргаж явмаар байна. Тэр байр суурь бас өнөөдөр хэлье гэж бодож байна. За, шинжилгээ ухааны технологийн сангийн үйл ажиллагаатай энд байгаа хүмүүсээс хамгийн сайн танил нь батлах дарга баха те. Тэгэхээр гүйцэтгэл, үр дүн ер нь цаашдаа яаж сайжруулах гэсэн нэг тийм баримталж байгаа бодлого та бүхний дунд бол яамн дээр байгаа бах. Тэр талаар мэдээлэл өгнө. Ер нь бол энэ сангийн гүйцэтгэл үр дүнгийн талаар тусдаа мэдээлэл сонсъё гэдэг цэнгүүн гишүүний саналыг бол дэмжиж байна. 6 номер. За шинжилгээ ухааны технологийн сангийн тухайд бол энэ сан нь бол одоо шинжилгээ ухааны технологи инновацийн үйл ажиллагааг санхүүжж байгаа ер нь үндсэн ганц сан. Тэгэхээр энэ дээр бол яг гол нь судалгаа хөгжүүлэлтийн зардал энэ сангаар дамжиж санхүүжүүлдэг. Сангийн үндсэн зорилго бол шинжилгээ ухааны технологийн үйл ажиллагааг дэмжихэд за тэрнтэй холбоотой төсөл хөтөлбөр арга хэмжээг дэмжихэд одоо чиглэсэн юм тусгай сан байгаа. Тэгэхээр энэ сангийн тухайд бол одоо сүүлийн 10 жилийн гэдэг юм уу дунджаар авах юм бол ковидын үед бол нэг жил бараг 2 орчим тэрбум төгрөг зарцуулсан. За зарим өсөлттэй жилдээ нэг 10 орчим тэрбум зарцуулдаг. Тэгэхээр энэ өөрөө сангийн зорилго нь одоо дахиад давтаад хэлэхэд яг судалгаа хөгжүүлэлтийн үйл ажиллагаа төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шиглэгддэг. Тэгэхээр судалгаа хөгжүүлэлтээр бол суурь судалгаа орно, хэрэглээний судалгаа орж байгаа, технологи хөгжүүлэлтийн судалгаа орж байгаа. Инновацийн төслүүд бол сүүлд инновацийн тухай хууль, саяын зохицуулалтаар нэмж орсон байна. Тэгэхээр сангийн тухайд бол үндсэн үйл ажиллагааныхаа өрөөнд зарцуулалтуудаа бол хийгээд харьцангуй энэ зарцуулж байгаа төсвийн одоо саяын судалгаа хөгжүүлэлтийн 3 бүтцээр аваад үзэх юм бол 30 гэсэн ийм харьцаатай үндсэндээ байгаа. Яг одоо урт хугацааны дунд ч аваад үзэх юм бол за инновацийн зардал өөрөө төсөв дээр бол судалгаа хөгжүүлэлтийн зардлаас гадна
өндөр технологи инновацийн зардал гэж тусдаг. За энэ зардалтай холбоотой сая бас тоог сүүлийн 13 жилийн 2013 оноос гарсан тоо нь бас надад байгаа. Тэгэхээр энэ дээр бол нийтдээ бол яг инновац дээр бол одоо 17.6 тэрбум төгрөг зарцуулсан байгаа. Тэгэхээр яг үндсэн үйл ажиллагааныхаа өрөөнд бол сан тодорхой үр ашигтай ажиллаж байна л гэж бид харж байгаа. За тэр аудитын дүгнэлттэй холбоотой асуудал бол за хуультай холбоотой нэмэлт өөрчлөлтүүд өөрөөр хэлэх юм бол энэ сан бол зөвхөн төсөл хөтөлбөр биш, шинэ ухааны үйл ажиллагааг бас дэмжих ёстой. Өөрөөр хэлэх юм бол түгээн дэлгэрүүлэлт, за тэгээд одоо шинэ ухааны боловсрол олгох бусад ийм шинэ ухааны соёлыг дэмжсэн олон арга хэмжээнүүд рүү бас зарцуулагдах юм бололцоотой байгаа. Тэгээд тэр агуулга нь бол одоо сангийн одоо үр дүн сайн муу гэдэг нөлөөлөлд бас нөгөө шинжээчдийн дүгнэлтээр янз бүрийн гараад байгаа л гэж бодож байгаа. Бидний зүгээс харахад бол шалгаруулалтаа бол төслийн сонгон шалгаруулалтыг бол сайжруулсан. За одоо бол одоо хүнээс хараат байх тэр хэлбэрүүд нь бол илүү хязгаарлсан. Тэгээд энд бол одоо хувийн хэвшил, хувь хүн, их сургууль, эрдэмшилгээний байгууллага бүгдөө нээлттэй оролцсон. Хариулт даgal 4 номер нэмж хариулах юм. За 4 номер. За судалгааны дүгнэлт бол инновацийн тухай хуулийн хэрэгжил бол хангалттай гэж гарсан. Энэтэй холбоотой санхүүжилт бол зөвхөн нэг хэсэг нь байгаа. Яг санхүүжилттэй зөвхөн санхүүжилттэй шалтгаалаад хангалттай биш. Мөн удирдлага зохион байгуулалт, бодлого төлөвлөлт, дунд болон богино хугацааны бодлого төлөвлөлт нь хоорондоо зөрчилдсөн байхгүй, хэрэгжихгүй байгаа. Мөн батлагдсан гарах хуулийг яг бодит байдлаар хэрэгжүүлэх наривчсан зохицуулалттай батлагдсан гарах ёстой журмууд нь өөрөө батлагдаагүй, батлагдсан журмууд нь тодорхой хуулийн зөрчилтэй байгаад байна. Тэгэхээр нийтлэг байдлаараа ер нь бол нийтдээ бол хангалттай байна гэдэг юм. Мөн санхүүжилтийн хувьд бол мөн хангалттай талаар бол сая бас хэлсэн. Тий. Нийтлэг бүх зүйлийг ингээд хараад үзэх юм бол хангалттай байна л гэж.